За 8 дугаар сарын нумын хасантай хүмүүсийн төлөвийг харцгаая. За одоогийн байдлаар нумын хасантыг эрхшээгч Бархас сад гарыг 8 дугаар хаваас болох мэлхийн ордоор зочилсан байна. Энэ нь дараа жилийн 6 сар хүртэл үргэлжлэн энэ нэг жилийн хугацаанд нумын хасантыг хүрээлэх орчин 8 дугаар хавсан сэдвээр солигдож илүү төвлөрч байгаа сэдв 8 дугаар хавсан сэдвүүд байх болно. За тэгэхээр 8 дугаар хаваас нь ямар хаваас вэ гэхээр нууц асуудлыг өөртөө агуулдаг. Мөнгө санхүүгийн асуудлуудыг бас өөртөө агуулдаг. Гэтэ миний мөнгө гэхээс өөрийн өмч хөрөнгө гэхээс өөр бус хүмүүсийн мөнгө эсвэл санхүүжилт ч юм уу ямар нэгэн өөр зээлтэй холбоотой асуудлуудыг бас өөртөө агуулж байдаг. За эдгээр сэдвүүд нь өргөжин тэлж буй таны төвлөрч буй сэдвүүд байж болно. Мөн 8 дугаар хаваас нь захлахууралтай холбоотой байж болдог. Эсвэл бүр эсрэгээрээ автаж донтох асуудлуудыг өөртөө агуулдаг. Тэгэхээр энэ хугацаанд энэ нэг жилийн хугацаанд нумын хасантай хүмүүс нэг тийм эрсдэлтэй зүйлийг хийх гээд байх хандлага илүү эрчимж нь илүү бага хөдөлж, илүү жоохон захлахуурч амархан мөнгө олох арга олох ч юм уу те эсвэл ямар нэгэн том үр зээл тавих ч юм уу эсвэл ямар нэгэн аз сорьсон үйл хэрэгүүдэд илүү төвлөрч түүндээ ингэж аз сорих жоохон эрсдэл гаргах хандлагууд илүү ихээр эрчимжиж байгаа. Гэхдээ ер нь бол 8 дугаар хаваас нь асценденттэй ямар нэгэн чухал аспект үүсгэдэггүй хаваас учраас яг өөрийнхөө юу хийж байгааг мэдэхгүй жоохон төөрөгдсөн байдалд орж бас юм магад. Тийм учраас эргэн тойрны хүмүүсийн чи ингэж болохгүй шүү, чи ингэн илүү эрсдэлтэй байна гэдэг бодит харах онцгүүдийг илүү зөвлөгөөг сонсож хүлээж авахудаас илүүтэхгүй байх гэж би бодож байна. Эрсдэлтэй алхмууд хийхээс болгоомжлоорой гэж хэлмээр байна. Гэхдээ энэ нь бол за ямар нэгэн мөрөдө тоглоом ярих нь буруу баха. Гэтэ зур жишээ авъя л да те ямар нэгэн та том зээл авах гэж байгаа, санхүүжилт авах гэж байгаа ч юм уу те. Тэр нь үнэхээр том амжилттай болж болно эсвэл үнэхээр газар руу юу лээ. Хэрвээ ямар нэг эрсдэл гаргах гэж байгаа бол тэр нь үнэхээр амжилт олох эсвэл бүтлгүүтэх хэсгийг нь хувь хүний аз нь янз бүр байх учраас яг энэ нь сайн эсвэл муу гэж бол хэлэхэд бэрх байна. Юутаач энэ нэг жилийн хугацаанд тийм эрсдэлтэй үйл хэрэгүүдийг нэлээд их гаргахаар харагдаж байна. Тийм учраас боломжлоорой гэж зөвлөе. Мөн 8 дугаар хаваас нь өвдөх, гэмтэж бэртэх, хууч өвчнөд сэтрэх ч юм уу те. Тиймэрхүү жоохон асуудалтай хүнд бэрхшээлүүдийг дагуулдаг учраас мөн адил анхаарал давж биеийн эрүүл мэндэд анхаараарай гэж зөвлөе энэ жилийн хугацаанд. Магадгүй зарим нумын хасантай хүмүүс илүү дотгошоогоо нууцлаг шинж чанартай болж эхлэх, илүү бусдаас нуугдах, эсвэл илүү энерги өөртөө хадгалаж яг тийм юм хийх хүсэж ин гэсэн одоо төлөвлөгөө гаргачих ч юм уу те. Зүгээр ямар нэгэн зүйлдээ төвлөрөөд аажууд тайван чимээгүй ер нь тийм нууцлагдмал скорпиолог тийм жил өрнөж байна гэсэн үг юм. Магадгүй зарим хүмүүс энэ үед ямар нэгэн хадгалжсэн травма мэтэр ингэж хүлээн авдаг тийм сэтгэл мэдрэмжүүдээ эмчлэх ч юм уу тэр тэдгээр мэдрэмжүүдтэйгээ нүүр тулж ажиллах өөрийгөө ангахад ер нь тохиромжтой тийм жил болж өрнөж байгаа учраас магадгүй сэтгэл зүйчтэй уулзах ч юм уу те. Гэх мэтлэнгээр ер нь бие сэтгэлийн хувьд өөрийгөө ангах хэрэгтэй тийм жил өрнөж байж бас юм магадгүй юм. Зарим нумын хасантай хүмүүсийн эргэн тойронд ямар нэгэн өхөл амьдралтай холбоотой тийм дарк баланс сэдвүүд эрчимжин өргөжин тэлжээж бас юм магадгүй. За тэгэхээр иймэрхүү байгаа шүү. Энэ тухай 8 дугаар хаваас дээр Бархас сад гарыг ирсэн байгаа тухайг энэ жилжингээ ярих болно дараа жилийн 6 сар хүртэл. Зарим нумын хасантай хүмүүс ажиллаа ингэж нэг овоолж байгаа юу ч хийхгүй залхуур байж байгаад нэг мөсөн ингээд амар ихээр ачаалтайгаар хийх ч юм уу. Эсвэл ингээд зүгээр сууж байхад данс руу хэдэн сая төгрөг ороод ирэхгүй юм бахтай гэсэн бодол төрсэн тийм жоохон залхуурсан гэтээ илүү жоохон шуналтай те. Гэтээ ямар нэгэн байдлаар яг цэвэр хөдөлмөрөөр олох гэхээс илүү өөр арга чаргуудыг хайж эхэлж байгаа тийм үе байж болно. За 8 сарын 12-нд Бархас сад гарыг сугар гарагийн нуулаг авна. Сугар гарагтай уулзна. Уг нь 8-наас 16-ны өдрүүдэд нөлөөлнө. Энэ хугацаанд гадаа төрхөө гойход тохиромжтой хөөрхөн болно. Нумын хасантай хүмүүс. За тэгэхээр энэ үед ус сая янзлах ч юм уу ямар нэгэн өөрчлөлт хийж байгаа бол эмчилгээг ч юм уу гоо сайхны хагалгаа хэлэх гэж байгаа ч юм уу те. Хагалгаа цаашаа зөвхөн тиймэрхүү юмнууд хийх гэж байгаа бол нэр нь таата байна. За тэгээд эсвэл хосын харилцаанд эрэг таатай уур амьсгал романтик харилцаа үүсгэхэд мөн тохиромжтой. Ерөнхийдөө энэ үед өөрийг нь таашаалд зориулж мөнгө өрөх, дуртай зүйлээ худалдаж авах гэх мэтлэнгээр нөлөөлөх боломжтой. Харин өөр тохиолдолд бол ялангуяа одоо 8 дугаар хаваас дээр Бархас сад гараг ирсэн байгаа учраас бүр
илүү их орж чуналдах хандлага ирж тэмдэг ч юм уу те. За би нэг 200 мянга хүрэх ёстой байсан чинь 2 саяг хүрчлээ гэх чинь ч юм уу. Илүү их зарлаг гаргаж тансаглах хандлага бас эртэмжиж юм магадгүй юм байна шүү. Тийм учраас энэ үед ер нь мөнгөнд жоохон хянамга байвал зохистой болов уу. Тэгээ эргээд бол маш таатай байна. Эрэг таатай, тавтай тухтай, хайртай дурлалтай. За 7 дугаар хаваас буюу түншлэл, гэрлэлт, харилцаа холбооны асуудлууд, хамтын ажиллагаа, гэх мэтлэн бүх харилцааны асуудлуудыг харцгаая. За 8 сарын 1-нд буд гараг нартай уулзнаа. Уг нөлөөлөл нь 7 сарын 30-наас 8 сарын 3-ны хооронд нөлөөлнө. Энэ хугацаанд таны хос, эсвэл таны түншлэл, таны хийж буй гэрээ хилцээр нь бусдын анхаарлыг татаж, бусдад ил болох боломжтой үе юм. Ямар нэгэн байдлаар та харилцаа чинь нууц байсан бол тэр харилцаа нь ил болно. Эсвэл найз залуу найз бүсгүйгээ эцэг ихтэй танилцуулах ч юм уу, найдуудаа танилцуулах, эсвэл бид нэр гэрлэж байгаа, бид нэр үргэлж байгаа шүү гэдгээ зарлан тунгаглах ч юм уу те. Ямар нэгэн байдлаар таны хийж байгаа харилцааны асуудлууд нь бусдад ил байх боломжтой. Энэ нь сайн эсвэл муу гэж хэлэх хэцүү байна. За тэгээд 8 сарын 11-нд бууд гараг хэвийн хөдөлгөөнд шилжинэ. Өнгөрсөн 3-7 хоногийн хугацаанд бууд гараг ретрогрейд хөдөлгөөнд байсан. Энэ хугацаанд таны хосын харилцаа, эсвэл таны түншлэл, таны бүх төрлийн нэг харилцаанд жоохон асуудалтай ч юм уу, эсвэл ямар нэгэн нөхцөл байдал өмнөх шигээ биш дараагийн шат руугаа шилжих гэдэг тийм өөрчлөлттэй үе өрнөж дуусж байна. Тэгэхээр энэ хугацаанд магадгүй за чамтай би өөрийнхөө байх уу, эсвэл чамтай ингээд гэрээ хилцээрээ сунгах уу, эсвэл ингээд бүр мөсөн салах уу, яах уу гэх хэмжлэнгээр ингээд бодоо тунгаагаа жоох эргэлзээд, эсвэл нэг тийм өөрчлөлтийн тэр үйл явц дээрээ өрнөж байсан бол 8 сарын 11-нд яг шийдвэр гарах үе. 8 сарын 11-нд за яг нэг цаашдаа бол яг энэ чигээрээ энэ темплейтийн дагуу бидний харилцаа өрнөх юм байна шүү гэдгээ ингээд шийдвэр гаргах үе байх болно. Магадгүй энэ үед танд чухал мэдээлэл ирэх, эсвэл чухал гэрээ хилцээр хийх, эсвэл гэрэн дээр гар юусах зурах ч юм уу те. Ямар нэгэн байдлаар энэ үеинд ингээд танд чухал маш их мэдээллүүд ирээд тодорхой болж буй ингээд оюун санаа жоохон цэгцэрж байгаа үеэж бас магадгүй. Гэхдээ нэг юм санаарай, бууд ухрах Mercury retrograde-ийн өмнөх болон дараагийн 2-7 хоног 14 хоног болвол тийм сүүдэртэй хэсгүүд гэж үздэг. Тэдгээр хэсгүүд нь бас дуусах хүртэл бас ажиглаарэ гэж зөвлөж байна. Бага зэргийн үйл явдлыг бас мэдэгдэж ийнэ магадгүй. Дахиад 11-нээс цаашдын 14 хоног гэд ойлгоцгоорой. За 8 сарын 15-нд бас 18-ны өдөр бууд гараг ангараг гарагтай sextile aspect үүсгэнэ. Уг нөлөө 8-наас 25-ны хооронд үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд ангараг гарагийн нөлөө орж ирж байгаа учраас харилцаа холбоонд жоохон асуудлууд, бага зэргийн асуудал гэдэг нь юу гэхээр зүгээр хитрхи шулуун шудраг харилцаанаас үүсэж нэгнээ жоохон гомдоож үл ойлголцох ч юм уу те. Бусдаа эсвэл гинтийн байдлаар таны товлсон байсан уулзалт тавсан байсан гэрээ хэлзээр ингээд таслах ч юм уу, эсвэл гинтийн байдлаар иш тишээ нүүж суух, ойрын аялал хийх хөдөлгөөнтэй үе яжаас магадгүй юм. Энэ үед ангараг гарагийн нөлөөнд ер нь таны асуудлуудыг нэлээд жоохон хурдсгаж өгнө. Гэхдээ жоохон тийм гой сайхан тайван тийм ээлтэгээр биш, аюу хурцдмал нөлөөлөх болно. Яг өмнө ярьсанчлан яг бууд гарагийн after shade яг үеийн байж тарж байгаа. Тэгэхээр after shade бол жоохон онцгой байгаа юм байна шүү. За номын санаантай 10 дахь хавьяас болох нийгмийн харилцаа олон карьер ажил мэргэжлийн тухай харцгаая. 10 дахь хавьяас нь мөн 7 дахь хавьяастай адилхан бууд гарагаар иршигдэг учраас өмнөх аспектуудтай ажил төстэй зүйл ярих болно. За тэгэхээр 8 сарын 1-нд бууд гараг нартай уулзсан. Тэгэхээр энэ үед таны ажил мэргэжлийн хувьд тодрон гарч ирэх, бусдын анхаарлыг татах, өөрийнхөө юу чаддгийг харуулсан те. Би юм чадна, би юм чадварлаг хүн гэдгээ харуулж байгаа флекссэн үе байх боломжтой. Хэрвээ таны чадвар жоохон суугах юм бол энэ флекс биш, жоохон өөрийгөө доош нь хийсэн үйлдэл байх болгоочлоорой. За 8 сарын 11-нд бууд гараг хэвийн хөдөлгөөнд шилжиж байгаа. 9-оос 13-ны хооронд 9-оос 13-ны хооронд уг төгсгөл нь мэдрэгдэх болно. Энэ хугацаанд бол таны ажил нүүж суух ч юм уу, эсвэл та ямар нэгэн шинэ ажилд орж байгаа ч юм уу те. Гэх мэтлэнгээр ажил мэргэжлийн хувьд чухал мэдээлэл сонсох, чухал шийдвэр гаргах, чухал өөрчлөлтүүд өрнөж дуусаж ингээд за одоо ингэцгээе. За одоо яг ажиллацгаая. Одоо ингээд болохгүй жоохон сунжрагдас асуудлууд нь шийдэгдээд за одоо яг болчлоо. Одоо ингээд цаашдаа ингээд бүгдээрээ сайхан ажиллая гэсэн. Эсвэл одоо цаалъя ч юм уу те. Гэх мэтлэнгээр ажил мэргэжил нийгмийн харилцааны хүрээнд энэ үед шийдвэр гарах болно. Чухал өөрчлөлт гарах цаг үе юм а. 8 сарын 4-нд ангараг гарыг санчаар гарыг нөлөөг авна. Тэгэхээр
8 дугаар сарын эхний 7 хоног бол ажил мэргэжлийн үед маш завгүй, хүн хэцүү ачаалттай ядарсан үе байх болон завгүй байна. Гэхдээ зарим тохиолдолд энэ нь бүр ингээд тань нэг амар ядрахад ер нь зарим нум ясантай хүмүүс энэ үед ажилласаа гарах үйж магадгүй юм байна. Тэгэхээр энэ үед ажлын ачаал дээр ер нь анхааруул зохистой. Тийм учраас биеийнхээ эрүүл мэндийг дэмжиж, дархлаагаа дэмжихийг амархыг зөвлөж байна. Гэхдээ цааш таацсан бас ер нь завгүй харагдчихэв. Учир нь 8 сарын 15-нд бууд гарыг ангараг гарагтай эсэгтэл аспект үүсгэнэ 8-аас 25-ны хооронд нөлөөлнө. Энэ үед мөн адил завгүй судалгаа хийх асуудлууд ихтэй. Энийг чинь тэрийг чинь тэрийшээ ч очиж захиалгыг нь тийшээ ч очиж гэрээ хийн, тийшээ ч очиж тийм хар ажил хийн гэх мэтлэнгээр ажил мэргэжлийн хувьд нэлээд жоохон дарамттай завгүй амар их тийм хөдөлгөөнтэй хамаг ирч хүчийн ажилдаа зориулсан тийм 8 дугаар сар ер нь болж өрнөж байгаагаар харагдаж байна. Сөрөг тохиолдолд хамтран ажиллагсаттайгаа үйл ойлголцож хил ам зүрхөөс болгоомжлоорой гэж зөвлөж байна. За 4 дугаар хаус буюу гэр бүл оршин суудаг газар эцэг их эсвэл таны эрхэлдэг ажил хэрэг бизнес төвийн бизнес YouTube channel эсвэл Instagram хаяг онлайн дэлгүүр ч юм уу те энэ нь юу ч хийж болно. Эдгээр дотоод сэдвийн хүрээнд уур амьсгал ямархыг харцгаая. 8 сарын 12-нд сугар гараг бархасад гарагтай уулзсан уг нөлөө нь 8-аас 16-ны өдрүүдэд нөлөөлнө. Энэ хугацаанд гэртээ эрэг таатай уур амьсгал бүрдүүлэх боломжтой байна. Гэртээ эд зүйл худалдаж авах, интерьер хийх, гойд чимэглэх, эсвэл гэр бүлийн гишүүнд эрэг таатай үйл хэрэгүүд тохиох, тэмдэглэлт үйл хэрэг тохиох, ам бүл нэмэх гэх мэтлэнгээр та дотоод сэдвийн хүрээнд тавтай, тугтай, таатай үе байх боломжтой байна. 2 дугаар хаус олох мөнгө, санхүү, хувийн амжиргааны зардлын уур амьсгал ямархыг харцгаая. За 8 сарын 1-нд сугар гараг санчир гарагтай дөрвөлжин аспект үүсгэнэ. Энэ нь 31-аас 5-ны хооронд ихэнх үед юм байна нөлөөлнө. Энэ үед бол орлого орж ирэх, мөнгөтэй болох боломжууд нэгдэхэд таатай. Ерөнхийдөө бол мөнгө санхуд санаа зовох шаардлагагүй таатай тавх тухтай үе болж өрнөж байна. Харин 8 сарын 4-нд 8 сарын 4, 9-нд ангараг гараг, санчир гарахын нөлөөг авч байна. Тэгэхээр энэ үед бол мөнгө санхүүгийн хувьд жоохон дутагдaltaй, хязгаарлагдсан, мөнгө дутагдах жоохон удаашралтай орж ирэх ёстой байсан мөнгө нь удаашрах, хоошлогдох гэх мэтлэнгээр жоохон асуудалтай үе юм байна шүү. Тийм учраас эхний 5 хоногт орж ирсэн орлогоо сарын дунд хүртэл нөөцлөөд ингээд болгоомжтойгоор үрэх хэрэгтэй юм шиг харагдаж байна. За 8 сарын 12-нд санчир гараг бүр Юранус буюу Тэнгэрийн ван гарагтай гарагийн нөлөөг аавна. Тэгэхээр 7 сарын 13-наас 9 сарын 1 хүртэл ер нь oh my god энэ 9 сарыг хүртэл нөлөөлөх юм байна штэ. Тэгэхээр энэ хугацаанд бол гинтийн их зарлагууд гарах хандлага амар их эрчимдсэн харагдаж байна. Тэгэхээр энэ үеийг нэлээд болгоомжтой даваарай гэж зөвлөж байна. Мөнгө санхуд хянамгаа андараа. Гэхдээ сайн мэдээ. 8 сарын 26-нд санчир гараг сугар гарагийн нөлөө авж гин. Тэгэхээр 26-наас 29-ний хоорондоос мөнгө орж ирэх бас боломжтой үе гарч байна. Мэдээж Тэнгэрийн ван гарагийн нөлөө эрчимжиж мөнгө санхүү ихээр гарах гинтийн зарлууд их гарч байгаа боловч гэтээ сугар гарагийн нөлөө орж ирээд баг зэргийн тэр асуудлуудыг шийдвэрлэж өгөх боломжтой харагдаж байна. За тэгэхээр мөнгө орж ирэх үе бол сарын ихэнх үе болон сүүлийн үе юм байна. Дунд хэсгүүд бол тэр чигтээ жоохон асуудалтай сөрөг үе шүү. Ингээд дараа 9 сарын төлбөр уулзцгаая. Тэгээ лайк, subscribe дараарай please. Тэгээд найзууд руугаа бас шеэрлээрэй. Ascendant ордороо үзээрэй гэж хэлхийг мартаа. За хэрвээ найзууд чинь Ascendant ордоо мэдхгүй бол өмнөөс нь олоод өгөхгүй юу? Birth chart calculator ашигладаг юм а гэд заагаад өгч бас болно шүү дээ. За тэгээ баяртай дараа сард уулзцгаая.